Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар богдуулын дархан цаазад газар 140 гаруй иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан. Гэвч иргэд газраа чөлөөлж өгөхгүй шүүхэд хандах тохиолдол их байна. Хот газраа чөлөөлж авч аялагчдад зориулсан бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн ч газрын маргаанаас болж ажил удаашралтай байгааг байгаль орчны булангаар хөндөж байна. Студиуд Алтан ишиг ажиллаж байна. Орой мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд богдуулын яамд иргэд хашаа хатхан хувийн орон сууцаа барих нь ихсэн. За тиймээс 2018, 2019 онд 140 гаруй газрын эрхийг цуцлаад төр өөрийн мэдлэлтэй авах шийдвэр гарсан юм а. За гэтэл энэ ажилтнууд урагштай явахгүй байгааг албаны их сурвалжууд хэлж байна. За төр өөрийн мэдлэлтэй байгаа газраа бол ашиглагч ирэхгүй болсон байна. Тухайлх юм бол за амрагчдад зориулж экон бол за богдуулын аманд барих гэтэл газрын маргаанаас болоод ажил нь удаашрсан гэдгийг бол бидний уулзсан их сурвалжууд хэлж байсан юм. За одоогоос 4 сарын өмнө эхэлсэн ажил ингээл газрын маргаанаас зөвхөн хашаа хатгаад хундамд цутгаа дээшээгээ ингээ үрж чадахгүй байна гэдэг тайлбарыг өгж байсан юм а. Богдуулын аманд за иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор машины тусгаалыг улсаас бол нэлээх санхүүжилт гаргаж шийсэн. За гэвч тэнд бол хувийн компани хашаад иргэдээс татвар хураамж авдаг тохиолдол байна. За энэ нь өөрөө бол хууль зөрчсөн асуудал юм а. За ийхүү газраа өөрөө эзэмшиж за тэндээ ая тухтай иргэдийг зорчих боломж бүрдүүлсэн ажилч ийхүү төвөгтэй асуудалтай байна гэдгийг бол их сурвалжууд хэлж байсан юм а. Зайсангийн аманд бол суурьшлийн өмс нэгэн төвсөд бий болчихсон байгаа. Энд дархан цастай газар дээр баригдах стандарт нормыг бол өөрчлөгдөд аль эрт 10 давхар тийм ээ 10 түүнээс дэс давхар барилгууд баригдчихсан байгаа. Тэгэхээр энэ суурьшлийн өмсийн асуудал бол энэ асуудлыг нэг тийсэн шийдэж өгөх хэрэгтэй байна. Нийслэлийн өмчийн асуудал эсвэл тусгай хамгаалалт газар нутгийн ус дотор ямар дэглэм гормоор байлгах юм бэ гэдэг асуудал хүндрэлтэй байгаа л да. Аяллаа зам дагуу явхад 0 байдаггүй. Тэр нь маш хүндрэлтэй байдаг. Жаахан бартаатай газрын цэвэрхэн аятайхан явхад тогтоо болгоод юм олс шат барьдаг бариулч юм хийж өгөө. Тийм л байдаг юм байлаа гадаад орнд дарахад. Зогсоолын асуудал байна да. Тэр нэгээр хавцсан сангийн аялагчд ингээл луул хатанд авирах гэж чинь зогсоол байхгүй. Тэгээ байгаль зогсоолоос ингээд төлбөр аваад байгаа ч хар төмөндөө бас хүндрэлтэй л байна л да. Өөрөөр хэлэх юм бол тухайн газрыг чөлөөлөхгүй байгаа иргэдийг хүчээр буулгах шаардлагатай байна гэдэг тайлбарыг ч өгч байсан юм а. 1.9 га газрыг бол энэ газар ашиглагч аж ахуйн нэгжээс бол зовцолсон. Тэр нь бол энэ 3 зогсоол байгаа. Тэгээд дунд энэ 3 зогсоол 200 гаруй 300-аад машины зогсоолыг бол хийсэн. Тэгээ энийхэн дагуу нийт харийн цэргийн байгууламж барих. Нэг нь байгаль орчны яамны хөрөнгөөр төсвийн хөрөнгөөр, нэг нь энэ дэд нийслэлийн хөрөнгөөр яг ажлын маршрутыг хийхэд бол нийт харийн цэргийн байгууламж барихаар төлөвлөсөн ажиллаж байгаа юм аа. Тэгээ энэтэй холбоотой эдний газар ашиглах эрх нь бол зовцлогдсон байгаа. Богдуулын яамд иргэд хашаа хатгаж байгаа энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. За улмал тоон нэмэгдээд байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд байгаль орчин аялал жуулчлалын яам бол ганцаараа хүчгүүдж байна. За хотын удирдлагуудаас л дэмжлэг авч за хүчээр буулгах ажил дээр бас хамтарна гэдгийг хэлж байгаа юм. За энэ асуудлыг бид дахин үргэлжлүүлэн сурвалжлах болно. Үзэгч та бүхэндээ энэ сэдвтэй холбоотой статистик тоо мэдээллийг үзүүлж байна.